Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 2016 оны 11-р сарын 11-ний баасан гараг үлээ. Өнөөдөр бол яг 17 цаг 30 минутанд үндэсний лотерей маань 445 дахь тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Бид 2011 оноос хойш үзэгч та бүхэндээ 444 тохирлыг амжилттай явуулсан бол өнөөдөр 445 дахь тохирлоо инхүү эхлүүлэхэд бэлэн болсон байна. За мэдээж үзэгчд маань тоглоомынхаа тоглолтынхаа дүрмийг бол маш сайн мэднэ. Тэгэхээр 4D, 6D, 642 гэсэн 3 тоглолоос үзэгч та бүхэн сонгоод бүгдийг нь тоглоод азтан болох боломж та бүхнийг манд хүлээж өгдөг гэлээ. За ингээд уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн хонжроос үзэгчдийн өнөөдрийн тохирлыг эхлүүлэх болно. Тэгэхээр 4D маань бол 3 төрлийн хонжир байдаг. 4D-ийн 1, 2, 3 дугаар зэргийн хонжируудыг яг одоо явуулах болно. Тэгэхээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохиролд маань бол шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифрээс 4 удаа давхцсан гэсэн үг юм. За ингээд эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарч авах юм бол үзэгч та тавьсан базаага 500 дахин өсгөж авах боломжтой байдаг. За ингээд 4D-ийн маань 3 дугаар зэргийн тохирол дээр бол та хамгийн доотлонд 500 төгрөгийн базаа тавьж тоглох боломжтой байдаг. За ингээд 4D тоглож байгаа үзэгчдийнхаа эхний боломж бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг одоо явуулцгаая. Шилэн хоргонд байрласан 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4-ийг нь таагаад өөрөнд тавьсан базаагаа 500 дахин өсгөж авах боломж 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирт маань байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 7. Эхний бөмбөлгний дугаар 7. За хоёр дахь бөмбөлөг маань гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлгний дугаар 2. 7-2 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байна. Та гарч ирсэн бөмбөлгнүүдийг яг дарааллын дагуу тааж чадсанаар азтан болох боломжтой гэсэн үг. За 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 5. 3 дахь бөмбөлгний дугаар 5. 7-2-5 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 6. 4 дахь бөмбөлгний дугаар 6. Ингээд гарч ирсэн 4 бөмбөлгийг эхнээс нь танилцуулъя. 7 2 5 6. 7 2 5 6 гэсэн эдгээр 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадсан бол тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм. За өргөжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг явуулах болон 4D тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж гэсэн үг. Та бүхэндээ амжилт хүсье. За мөн адилхан шилэн хоргонд байрласан 40 ширхэг бөмбөлгнөөс та 4-ийг нь тааснаар азтан болох боломжтой гэсэн үг. За ингээд 2 дахь бөмбөлөг маань эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний маань дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөг гарч ирлээ. Хоёр дахь бөмбөлгний маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний маань дугаар 6. Одоо 3 дахь бөмбөлөг гарч ирнэ. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3 6 1 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирж байрлсан байна. Одоо харин 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. За 4 дахь бөмбөлгний маань дугаар мөн 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 4 дахь бөмбөлгний маань дугаар 6. За тэгэхээр үзэгчд маань буруу харчгаар бас 9 байна гэж харж иж магадгүй. 6-гийн тооны доор 6-аас байгаа. Тэгэхээр 6-аас харсан тал руугаа бөмбөлөг маань эргэж 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингээд гарч ирсэн 4 бөмбөлгийг танилцуулбал 3, 6, 1, 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За тэгэхээр 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу тааж чадсан бол үзэгч та 4D-ийн 2 дугаар зэргийн хонжир дээр тавьсан базаага 1000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм аа. Тэгэхээр шилэн хоргонд маань яг адилхан 40 ширхэг бөмбөлгнөөс 4 ширхэг бөмбөлөг гарч ирсэн. Харин яг дараалалаар нь тааж чадсан бол тавьсан базаага 1000 дахин өсгөж авч гэсэн үг юм аа. За өргөжлүүлэн 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж 4D-ийн 1-р зэргийн тохирлыг яг одоо явуулах болно. За дөрмийн хувьд бол өмнөх 2 тоглолтоо яг адилхан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та санамсаргүйгээр гарч ирсэн 4 бөмбөлгийг мөн яг дарааллын дагуу тааж чадах юм бол 4D-ийн хамгийн өндөр хонжир буюу тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа гэсэн үг юм аа. За ингээд хамтдаа тохирлоо явуулцгаая.
5-с хүртэлх цифрүүд 4 удаа давтснаар шилэн хоргонд маань яг одоо 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. 40 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх бөмбөлгүүдийг яг дарааллын дагуу тааж чадвал та тавьсан багцаагаа 2000 дахин өсгөж явах боломжийг дөрөвдгийг 1-р зэргийн хонжоор олгодог. Эхний бөмбөлөг гарч ирсэн эхний бөмбөлөгний дугаар 9. Эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За өргөжлөлөн 2 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 2 дахь бөмбөлөгний дугаар 3. 2 дахь бөмбөлөгний маань дугаар 3. 3 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 4. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 4. За та 4 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд сүүжих бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний маань дугаар 3. Эхнээс нь танилцуулбал 9 3 4 3. 9 3 4 3. За эдгээр дөрвөн бөмбөлгийг та яг гарч ирсэн дараалалаар нь буюу 9 3 4 3 гэсэн яг энэхүү дараалалаар тааж чадсан бол тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлөн 6 дигийнхаа тохирлыг явуулах болно. Үзэгч та өөртөө ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдаж авч бөгөлснөөр тохиролдоо оролцох боломжтой. Тохиролд аваад хавг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндэсний Латрон Facebook-ийн албан ёсны хуцаар үзэгч та бүхэндээ хүрч байгаа. За өргөжлөлөн 6 дигийнхаа тохирлыг одоо явуулах болно. 6 дигийн маань хувьд бол шилэн хоргонд тгээс 9 хүрлэх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг байрласан. Өөрөөр хэлбэл нэг цифр 6 удаа давтсан гэсэн үг юм. За эдгээр 60 ширхэг цифрнээс санамсаргүйгээр гарч ирэх 6 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал үзэгч та 50 сая төгрөг хожих боломжтой. За харин дараалал урдаасаа болон хойноосоо 2 4 3 за 5 гэсэн цифрүүд таарч байгаа юм бол та 1500 төгрөгнөөс сая 500 төгрөгийг хожих боломжийг 6 ди тохирол маань үзэгч та бүхэнд өгдөгөөрөө онцлогтой юм а. За ингээд олон зүйлийн ярилцлагаар өнөөдрийнхөө 6 дигийн тохирлаа хамтдаа явуулахыг үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За 6 дигийн маань хувьд алуу 60 ширхэг бөмбөлгнөөс 6-ыг тааж чадвал та 50 сая төгрөгийн эзэн болно. За 60 ширхэг бөмбөлгнөөс 2-ыг яг дарааллын дагуу тааж чадвал 1500 төгрөг хожих боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За мөн адил доороо зураастай байгаа учраас 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа. За 2 дахь бөмбөлөг 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлгний дугаар 8. 9 8 гэсэн бөмбөлгүүдийг та хэрвээ яг энэ дарааллын дагуу тааж чадсан бол 1500 төгрөгийн эзэн болж байгаа гэсэн үг юм. Одоо 3 дахь бөмбөлөг гарч ирнэ. 3 дахь бөмбөлгний маань дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний маань дугаар 4. 9 8 4 гэсэн эдгээр 3 бөмбөлийг урдаас нь тааж чадсан бол 15000 төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг юм. 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний маань дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 2. 9 8 4 2 гэсэн эдгээр 4 бөмбөлийг та яг урдлаас нь дараалаар нь тааж чадсан бол 150,000 төгрөгийг хожиж байгаа гэсэн үг юм. За 5 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 5 дахь бөмбөлгний маань дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгний маань дугаар 1. 9 8 4 2 1 гэсэн эдгээр дараалалаар нь энэхүү 5 бөмбөлийг та тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн аздан болж байгаа. Одоо харин 50 сая төгрөгийг тодруулах 6 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 6 дахь бөмбөлгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирснээр яг энэ хүүп 6 бөмбөлийг та дарааллын дагуу тааж чадсан бол 50 сая төгрөгийн эзэн болж байгаа гэсэн үг юм. За гарч ирсэн 6 бөмбөлийг яг эхнээс нь дараалалаар нь танилцуулъя. 9 8 4 2 1 5. 9 8 4 2 1 5. За энэхүү 6 бөмбөлгийг яг дарааллын дагуу үзэгч та хэрвээ тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо
Энэ маань бол 50 сая төгрөгийн адтан болж байгаа гэсэн үг юм шүү. За дөрөвдийтэйгээ яг андуурах гэж байна. За яг энэ хүү 6 бөмбөлгийг та дараалаар нь тааж чадсан бол 50 сая төгрөг хожиж байгаа. За харин 9-8 гэсэн бөмбөлгүүдийг за мөн 1-5 гэсэн бөмбөлгүүдийг дараалаар нь тааж чадсан бол та 1500 төгрөгийн адтан болж байгаа. За харин урдаас нь эхний 5, хойноос нь эхний 5 бөмбөлгийг тааж чадах юм бол та сая 500 мянган төгрөгийг хожиж байгаа гэсэн үг юм а. За үүгээрээ л 6D маань бол дөрөвдийгээс ялгаатай байгаа юм а. Тэгээд мэдээж 6D тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. За өргөжлөлөн хамгийн өндөр хонжиртай 120 сая төгрөгийн хонжиртай 642 тохирлыг одоо явуулах болно. Шагналын сан маань бол 120 сая төгрөг. Тэгэхээр нэгээс 42 хүртэлх 42 ширхэг цифр за шилэн хоргонд маань байрлсан байгаа. За эдгээр 42хан ширхэг цифрнээс та ердөө 6-гийн дараалал огт харгалзахгүйгээр тааж чадах юм бол 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. 642 маань бусад тоглолтуудаас дараалал огт харгалзахгүйгээр нэгдүгээрт өөр. За хоёрдугаар бусад тоглолтуудыг бодвол 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирдгээрээ онцлогтой байгаа. Та бонус бөмбөлөг зам үндсэн гарч ирэх 6 бөмбөлгөн дээр 6 бөмбөлөгний за 3 4 5 дахь бөмбөлгөн дээр 5 дахь бөмбөлгүүдийг мөн бонус бөмбөлөгтэй тааж чадсан байвал 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжтой байдгаараа 642 тоглолт маань бусад тохирлуудаас онцлогтой байдаг. За ингээд өнөөдрийн 642 тоглож байгаа нийт үзэгчдэд амжилт хүсье. 10,000 төгрөгнөөс эхлээд 120 сая төгрөг хожих боломж та бүхэнд маань одоо нээлттэй байна. Ердөө 42 ширхэг цифр бөмбөлгнөөс та ердөө 6-гийн тааж чадах юм бол 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. Хамгийн гол нь дараалал огт харгалзахгүй гэдэг та бүхэн маань санах хэрэгтэй. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний маань дугаар 36 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний маань дугаар 36. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний маань дугаар 10. 36 10 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн. Эдгээр бөмбөлөг таны дасгалын хаач байрсан байх боломжтой. За 3 дахь бөмбөлөгний маань дугаар 24 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 24 36 10 24 гэсэн бөмбөлөгнүүдийн дасгалбар дээрээ бүгэлсэн бол та азтан болгоод тун ойрхон байна. За 4 дахь бөмбөлөгний дугаар 11, 4 дахь бөмбөлөгний дугаар 11, 36 24 11 гэсэн дөрвөн бөмбөлөг одоогоор гарч иж байрсан байгаа. За 5 дахь бөмбөлөг, 5 дахь бөмбөлөгний дугаар 40 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 40, 36 10 24 11 40 гэсэн 5 бөмбөлөг гарч ирсэн бол үндсэн 6 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний маань дугаар 26 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Сүүлийн бөмбөлөгний дугаар 26 байсан. За одоо бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөг. За 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний маань дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Сүүлийн бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 9. За ингээд эхлээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг эхнээс нь танилцуулъя. 36 10 24 11 40 26. Дахиж танилцуулъя. 36 10 24 11 40 26. За эдгээр 6 бөмбөлөг бол үндсэн 6 бөмбөлөг байгаа. Тэгэхээр энэ хүн үндсэн 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр та бүхэн маань тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа юм а. За харин энэ хүн үндсэн 6 бөмбөлөгнөөс 3 4 5-ыг за харин энэ хүн 9 гэсэн бонус бөмбөлгийг мөн дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан бол та урмын хонжир буюу 10,000 төгрөг, за хамгийн дээд хонжир буюу 12 сая төгрөгийг тус хожих боломжтой гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн маань 642 тохирлуугаар өндөрлснөөр өнөөдрийн маань үндэсний лотерейн тохирол маань өндөрлөж байгаа юм а. Үзэгчдээ даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутад үзэгч та бүхэндээ Icon CGM болон үндэсний лотерейн Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид уулздаг байлээ. Тэгээд тохирол маань хэр үнэн бодтой шудраг явагдаж байгааг үзэгч та бүхэн харахыг хүсэж байгаа бол тус өдрүүдийн яг 17 цаг 30 минутанд үндэсний лотерейн төв байр буюу Туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байран дээр хүрэлцэн ирээрэй. За ингээд өнөөдрийнхөө тохиролттой хамтдаа байсан үзэгчдэд баярлалаа. Дашрам дутахад өнөөдөр азтан болсон бол танд мөн баяр хүргэе. Ингээд даваа гарагийн цоо шинхэн 7 хоногийн цоо шинхэн тохирлоороо ирхэн уулзлаа. Түр баяртай.